Энэ сарын 10-наас эхлэн түрээсийн скутер мопедууд замын хөдөлгөөнд оролцож эхэлсэн. Харин энэ жилийн тухайд түрээсийн скутер мопед явган үний замаар зорчихыг хориглож, ундаг дугуйн зам болон автозамын баруун хөвөөгөр хөдөлгөөнд оролцохыг зөвшөөрсөн юм. Гэвч өнөөдрийн байдлаар уг шийдвэр бодит байдал дээр хэрэгжихгүй, иргэд урдын айдал явган үний замаар айдас дунд алхаж байна. Нийслэлийн хэмжээнд өдөр тутамд 4500-аас 5000 хүн 2 дугуйтай тээврийн хэрэгсэл ашигладаг судалгаа байна. Үүнээс 2022 онд дээрх тээврийн хэрэгслүүдээс үүдэж 50 иргэн гэмтэж бэртсэн бол 2023 онд 305 иргэн болж нэмэгджээ. Тэгвэл 2024 онд 532 иргэн 3 хүн амнасаа алдсан байна. 2025 онд цахилгаан моторт дугуй мопед, суран, скутерээс унаж мөргүүлсэн 2820 иргэн гэмтэж бэртсэн гэж бүртгэгдсэн байна. Иймд нийслэлийн засаг даргын захирамжийн дагуу 2026 оны 4-р сарын 10-наас эхлэн цахилгаан дугуй, скутер, мопед, ундаг дугуйг явган хүний замаар зорчихыг бүрэн хориглосон. 2 дугуйтнууд зөвхөн зориултын дугуйн замаар дугуйн замгүй тохиолдолд автозамын хамгийн баруун талын хөвөөгөр хөдөлгөөнд оролцох эрх зүйн зохицуултыг хийсэн ч одоогоор урдын адил явган хүний замаар зорьцсон хэвээр байна. Иргэчид бүх скутерыг явган хүний зам дээрээс авч хайна. Нийслэлийн иргэдийн хурлын тогтоол гаргана, захирамж гаргана. Тэгээд дандаа нөгөө нэг юм замын хажуудалд бид нар 50 санжийн юу зураад байгаа шүү дээ. Тэр зураас зурж байгаа. Тэрнгээрээ явна. Явганы замаар нэг ч юу явахгүй. Эргэж чадахгүй шүү дээ нөгөө юу. Чадахгүй байна. Байнга эргэж харж явж айгүй хэцүү байна шүү дээ энэ чинь. Эргэжил хангалтгүй байна уу? Хангалтгүй байна. Айгүй их явдаг. Бүр айдаг байхгүй гудамжаар явахаас айдаг ш. Тэр ирж мөрөх гээд идэг байхгүй уртанаас. Юу н өндөрлөлтөө шүү дээ. Би энэ оффист ажилт гэдэг манай нэг ажилтлаа охин гарч ирэл мөргүүлээд гараа авуулж исэн байхгүй. Хүүхд төрөө ахлахад минь юу талаа хэцүү лээ. Тэгээ боожгол уулын зориултын юм эсвэл скутерийн замуудад тавьчихсан шүү дээ. Сүндрэлтэй шүү дээ. Ингээ хажуугаар дайрчих гээд нөгөө нэг скутер юм амаараа цогчих ч юм уу яах чинь ингээл айдастай л явж байгаа шүү дээ. Байж явдаг байхгүй. Ерөөс ар өөрөөс мөргөчих гээд тэр юу аюу явдалтай. Өөр тусгай зам л байхгүй бол яг бидний явдаг замаар явах аюу явдалтай. Нөгөө талаас түрээсийн скутер мопед унаж байгаа иргэдийн хувьд ундаг дугуйн зориултын зам хангалтгүй байдаг. Мөн автозамын баруун хөвөөгөр зорчиход жолооч нарын хөдөлгөөнөөс шалтгаалan осол дүртэх эрсдэл өндөр. Үүнээс гадна баруун игнэнд автомашинаа зогсоож байрлуулсан жолооч нараас үүдэн скутер мопед унаачтад саадуулж аюулгүй зорчих боломжийг хязгаарлаж байна. Ийм нөхцөлд тэд явган хүний замаар зорчихоос өөр сонголтгүй төрж байгаа нь бодит асуудал болж байна гэдгийг хэлж байна. Энэ нэгдүгээр игнэрээ шууд явчих. Тэгэл нэгдүгээр игнэр явангууд ингээл хараалгуулаад тэгэл хүний замаар явна гингуу. Тэгэл угаасаа тэгээд яаж ч бодсон ингээд хүчрээтэй үед чинь ингээд мофид л ер нь хэрэгтэй байгаа даа шүү дээ. Тэгээд ингээд мофидээр явангууд ингээл хүмүүсээр явангууд хөгшин хүмүүс харуулгалаад замаар явангууд тэгэл ингээл одоо тэгэл тэмцэл явж л юм да. Ер нь байхгүй шүү дээ. Жохон таарахаа. Угаасаа дугуйн хүний зам эсвэл явган хүний замнаас өөр явах боломж байхгүй. Тэгээд машин замаар явхаар машинтай хүмүүсэнд дайрчилчих гад тэгээд Хүндрэлтэй байна тийм ер нь хүндрэлтэй байдаг. Дугуйн замаар явхаар хүмүүс нь өөрсдөө дугуйн замаар бэлтчихин. Тэгээд машин замын хөвөөгөр явна гэсэн шүү дээ. Хөвөөгөр явах гэхээр машинууд нь өөрснөөс шахаа сигналаад байна. Тэгэл ерөөсөө сонголтгүй. Тэгээд манайх ч угаасаа хаасайгүй дугуйн замтай биш. Тэгээд байгаагаар нь явахаар хүмүүс яваад байна. Айгүй хэцүү. Ер нь л явахд хэцүү. Монголд ер нь хэцүү шүү дээ. Тэгэл ингээд одоо ингээд явна шүү. Одоо энэгээр явна шүү. Тэнгууд ингээд машинаас хажуугаар одоо дээр нөгөө бүр ингээд найзтайгаа сунтлаа явчихсахгүй. Гэсэн чинь ингээ автобусны жолооч молооч амар хараа шүү. Тэгээд явган хүний замаар явгууд хүмүүс чинь хоолж өгөхгүй амар хэцүү. Хэрв энэ хэвээр скутер мопед явган хүний замаар хөдөлгөөнд оролцоор байвал хэдэн иргэн бэртэж цаашлаад хэдэн хүний амнаас эрүүл мэндэд тохирол учрах нь цаг хугацааны асуудал болоод байна. Энэ нь зөвхөн хориглосон шийдвэр зөрчсөн асуудал биш, харин иргэдийн аюулгүй байдал бодит эрсдэл үүсгэж байгаа юм а. Нийслэл жил бүр зам засвар шинжилгээ ажил хийдэгч ундаг дугуй скутер мопедд зориулсан дэд бүтэц хангалтгүй хэвээр байна. Иймээс зөвхөн хориглох шийдвэр гаргахаас илүүтэйгээр тусгай зам игнийг нэмэгдүүлж аюулгүй хүртээмжтэй орчныг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага тулгарч байна.